За сайн байна уу өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр манай байгууллагаар үйлчлүүлсэн хоёр үйлчлүүлэгч маань бол амжилттай визэнд гарсан байна. За энэхүү үйлчлүүлэгч маань бол улсын байгууллагад ажилладаг прокурор мэргэжилттэй. За нэг удаагийн аяллаа визээ бол амжилттай авсан манай байгууллагаас баталгаат хаягаа аваад мөн анкет хөгжлөлтөг аваад мэдээлэл зөвлөгөөгөө аваад ингэ үйлчлүүлсэн байгаа шүү. За энэхүү үйлчлүүлэгч маань бол тодорхой хэлсэн ажилгүй. За өмнө нь бол Солонгос руу нэг удаа зорчиж байсан. Зорчиж байсан хугацаа маань бол 2 сарын хугацаатай зорчиж байсан. Бас 30-аас дээш хугацаа явсан. За тэгээ энэ удаа орохдоо бол нөхрийнхөө батлан даалтаар орсон буюу нөхрийнхөө нийгмийн даалтлаар ингээд амжилттай бас аяллаа виз нь бол олгогдсон байна. За тэгээ та бүхэн бас өмнө хугацаа тулгасан хүмүүстэр бас гаралт муу байгаад байгаа. Гэхдээ бас орж байгаа материалаас хамаарат олгох үгүйгээ элчингээс маань шийдэж өгч байгаа. За ер нь батлан даалтаар орж байгаа хүмүүс бол харьцангуй бас гаралт 100% байгаа байна. За энгийн нийгмийн даатгалаар одоо сайд доош төлөгч нарын хувьд бол гаралт маань бас ер нь 10-аас 88 хүн буюу 80 хүн бүртээс ингээ гарч байгаа шүү. Олгохдохгүй тохиолдол бас байгаад байна. За тэгэхээр аяллаа виз авахд материалаа хэрхэн яаж өндөрсөх вэ? Хэлээр гарах зөвлөгөө мэдээлэл, баталгаат хаяг, анкет бүглэг, аппликейшн дээр юуг анхаарч бүглэх ёстой гэдэг мэдээлэл чинь манайхаас бол танд зөвлөж өгөөд, бөглөж өгөөд материалыг чинь бэлдээд хүлээлгэн өгөхтэн 100% бэлдээд өгч байгаа. Тэгээд өөрийн бэлэн болсон материалаа та өөрийн биеэр хүлээлгэн өгөөд аяллаа визээ хүсээрэй. За тэгээд баярлалаа. Манай байгууллагын үйлчлүүлэнтэй бас та харамсахгүй байх болно.